Sempeno. Eviter Erinomi and I love Blackpink. I love Baby Monster. I want to be a K-pop idol. Sen mi yok? Ses. Сэний байна да. Тийм байна да. За ингээд охинтойгоо хийдэг байсан подкастаа бид хоёр үргэлжлүүлж хий гэж бодоод тэгээд өмнө нь болохоор хоёул 5 жилийн өмнө хийжсэн байна л да тэр подкастаа. Тийм ээ тий. Тий тэгээд тухайн үед болохоор зэрэг хоёулаа нөгөө интернетгүй хүүхэд наастай ингээд хайр гэж юу юм бэ гэдэг талаар ярилцчаад хоёулаа за бас арай ингээд нэг юм юугүй одоо подкаст хийж хоёулаа ингээд санал солилцох хэмжээний насанд миний охин арай хүрээгүй юм байна гэж нэгдүгээр чийдэд тий. Хоёрдугаарт бас ер нь жоохон том болохыг хүлээсэн тийм миний өөрөө хүсч орж ирж одоо ингээд нөгөө өөрөө ээж хоёулаа хийдэх үү гэж хэлэх хүртэл нэр жоо хүлээжсэн байхгүй юу. Тэгээд эцсийн моментод миний охин ээжтэйгээ эргэж хамт юмаа их хүсэлтийг өөрөө тавиад тэгээд бид хоёр одоо ингэж эргэж подкаст хийхгээ сууж байна. Сэтгэл нь хэрэг амар exciting байна надад. Тэгээд сандраад байна уу жоохон. Тийм ээ л та. Зүгээр хоёулаа ингээд нэг юм байж байгаа л нэг хоёул ярьдаг штэ тий. Тэгэхээр зэрэг миний охин заавал нэг монголоор ярина гэж ингэж санаа зовхгүйгээр яг чи надтай зүгээр яаж ярьдаг шиг л ярьж болно. Зөөц. Тэгээ яг зүгээр аль болох тэгээд монголоор ярих гэж хичээгээд гэхдээ ингээд нэг юм орж ирэхгүй байл заавар сандраал ингээл тий. Тэр англиар ирэх гэж жоохон үз гэж юу бас жоохон. Тий тэгээд хүмүүс аль болох ойлгохыг хичээх байх чамайг. Гэхдээ тэгээ ингээд байнга ингээд яриад тий ингээд хоёулаа ингээд ажил хэрэг болгоод яриадах юм бол угаасаа жоохон сайжрын штэ монгол хэл чинь. Тэгээ бид хоёрын бас давхар зорилго тэр байгаа. Тэгээ хоорондоо ингээд ярилцах цаг олохоос гадна нөгөө чиний монгол хэлийг бас сайжруулах тий ингээд урд нь амар лаг ирдүүсэн дээ миний охин. Зоонс сав би бүр алдаг байсан шүү дээ. Тэгсэн чи одоо жоохон broken болцсон. Тэгээд яг зүгээр бид хоёрын давхар зорилго бол тэр юм байгаамаа. Тэгээд өсвөр насныхаа хүүхдтэй ингэж ярилцах бас амар гоё юм бэ гэж ээж нь бодсон. Өмнө нь болохоор зэрэг ингэж би чамайг амар жоохноор ч хүлээж аваал тий. Наатахыг чинь ингэж тэгдий ингэж зүгээр нэг юм жоохон зааварлах маягтайсэн бол одоо ингэж чи хоёрыг найзууд чи гоё ярьдаг болчиход байгаа байхгүй. Тэрэн дээрс амар баяртай байгаа. Хоёул нэг хэдэн сэдв гаргацсан шүү дээ. Тэгээд тэр сэдвүүдийн талаар сайн ингэ бодсон чинь чамд ингэ аль нь хамгийн түрүүнд ярмаар санагдаж байна. Бид нар болохоор emotional distress болохоор сургууль дээр бичсэн дээ тийм. Тэгсэн чи тэрийг ямар талын. За тэгээ сургуулийн талаар ярив. Сургууль дээр миний охин хэр их драматай вэ сүлээд. Everyday drama. За. Би drama queen. За. Одоо миний охин чидгээр ангиллаа нөгөө хүмүүс зарим нь мэдэхгүй байгаа штэ. Одоо чи хэдэн настай? За чи өөрөөгөө нэг танилцуул та. За тэг. Миний нэр Монго. Одоо би 11 настай байгаа. Гэтэ одоо өнөөдөр хэдэн мөлий? Өнөөдөр 4 сарын 14-нд бичиж чинь чи хоёр. Түгэл 16 өдрийн дараа би бол 12 таа болно. Тэгээд би бол одоо 6 дахь ангитайгаа 9 сард болохоор 7 дахь ангид орно. 6 дугаар ангид гэхэд миний охин ангийнхнаас нэг жоохон том байгаад байгаа шүү дээ тий ингээд угаасаа манай удам тийм заяа. Чи тэрэнд юус санаа зовлтгүй. Ингээд тий ингээд мэдээж ингээд ангиж хүүхдүүд ингээд амар чамаас жоохон байгаалахаар ингээд чи ингээд жоохон биес ичдэг ч юм уу тий. Тиймэрхүү юм гарч байгаа гэсэн шүү дээ тий. Тэг хэрэг шаардлага байхгүй. Ээж нүгээс угаасаа эдгээс хамгийн том нь байсан. Тэгээд яваанд өсгөө байшдаг байхгүй тэр чи. Тэсн чи юм жижиг Smurf шиг ингэж байдаг юм уу? Үгүй. Тэг яг тэр чи одоо тэгээ хэрэг чи ингээд амар өөрөө жижиг харагдахад ингээд бүгдэж явж муугадах юм бол тэгээ сурч штий. Тийм болохоор зэрэг яг юм гой цих. Угаасаа тэр чи удахгүй ингээд гүцээ хөдөрх юм чинь. Тэрнээс наа зогдох шаардлага байхгүй. За ямар драма болж байна. Бөөн группүүд ангидч одоо. Yes. За. Завсаа амар биш л дээ чи тас. Группнууд байгаа бол байгаа. Өнөөдөр нэгэн драма болсон шүү дээ. Би нэг болохоор эрэгтэй хүүд сайн байхгүй юу? Тэгсэн чинь тэрнтэй бол амар сайн нөхөрлөлтэй. Би тэнэс зөндөө ярьжсэн да. Тэгтээ одоо бас одоо viewers одоо жоохон бас хэлж яа. Тий, сонсогч нартай яри тий. Эхлээд болохоор шүү дээ би тэр хүүхдийг найзруугаа дамжуулт танилцсан байхгүй юу? Тэгсэн чинь эхлээд бол миний ex friends бол тэрийг бол уулна амар interesting яагүй л дээ. Гэхдээ би жоохон яриад хэлсэн байхгүй юу? Яад л бас амар гайгүй хүн байсан болохоор бид нэр амар тоглолтог байсан, амар явуулцдаг байсан. Бас хоёр өөр найзтайгаа бас тоглолтог байсан. Тэгээд юу тэгсэн чинь миний ex friends бол тэрийг бүр амар үгүй яддаг байсан юм шүү. Тэр их төвдөг үү? За. Яагаад гэдэг юм бол чи юу бодож? Jealous байж магадгүй юу? За. Тэгэл амар драма хийгээ тэгээ уул нь хэрэггүй байсан байхгүй тэр бүр
яад л бит хоёр уулзсан байхгүй тэр миний тэр эрэгтэй хүүхэд тэгээд би тэгсэн чинь next friend залгаад эхэлсэн. Тэр хоёрт нь уулзчихсан. Yes. Тэгсэн чинь амар дэсэн болоод эхлээ тэгээд бүр амар юм болоод штий. Чамруу залгаад уу? Үгүй. Тэр yes. Та хоёр ингээд хоёулах нь уулзаа байжсэн чинь тэр хүүхдүүд ингээд чамд та хоёрыг уулзж байгаа мэдэнгүүтээ тэр эрэгтэй хүүхдүүд залгаад ингээд ёо чи ми энэ гэдгийгсэн юм уу? Yes. За. Драма хэрэггүйсэн байхгүй тэр. Тэр хотод ихтэй амар сонинтэй ингээд та нартай бүүнөр найзалдаг байсан тий. Тэгж жагаад та хоёр ингээд нөгөө нэг тэр эрэгтэй хүүхд та хоёр ингээд тустай ингээд уулзаад ингээд та хоёр ингээд жоохон болзоомааргийн юм хийсэн шүү дээ. Тий хоёулах нь уулзсан гэдэг чинь. Тэгсэн чинь тэгээд гин цэнэ болцсон тий. Тэр тэгээ яг юу гэж хэлсэн? Чи яах гэж уулзаад байгаа энэ төр мэдээж уурлсан юм уу? Эсвэл яг юу хэлчихсэн тэр үедээ тэгээ? Йоо, яг буцаад байгаа минь бүр амар муу шүү дээ. Бүр болохоор амар царим утаас гэж байгаа. За. Тэгээ царим утаа болохоор бити уулз. Муу амар царим утаа биш л гэж би бол бодож байгаа бас амар popular өөрийнхөө сургууль дээр. Танаа сургууль өгд биш тий. Тэгсэн чинь зүгээр амар сони юмнууд хэлээд байгаа байхгүй юу? Гэтэ амар сонинтэй тэр охтод бөөнөрөө нийлэнгүүтээ амар чиний эсрэг наа чин царим утаа явах гэж уулзаад байгаа чи бити уулз гэд. Тэгээд тэгсэн ч гэсэн би уулзна гэд уулзсан чинь амар бөөнөрөө чамайг амар хейтэлж мэтлээдсэн тий. Тэр одоо ямар гидеологик хахад болохоор шүү дээ ингэж юм хэлээд байвал би бол зүгээр би та нарын бүх secret-нууд мэдээ шүү. гэж лээ. Gossip Girl шиг. Тэгээ яах юу ноцын чи хинд ярих чаа. Яаж crush-нууд дээр би болохоор хинч болохоор бүгдээрээ crush байгаа мэдэн шүү. Тэгээ зүгээр энэ чамаа crashлдаг гэж хэлж хохирох юм уу? Yes. You can do better than me. Миний хинээс илүү хийж чадсан шүү дээ. Чи яагаад тийм үү? Яг тэдэртэй адилхан тэнийг юм хийх гэдэг. Би ямар ч юм бол Instagram дээр бол report нь болцоо. Над руу имэйл жахад болно шүү бас тий. Тэгэхээр чи нам болохоор блок нь босчихсон шүү би чамтай дандаа харч гэж бодоход амар пластик юм шүү. Чи харин тийм сүрдүүлэг шүү дээ. Тийш дээ. Тэгээд би болохоор ч гэсэн би чамайг дандаа харж явах болно гэж хэлсэн юм уу? Юу амар юм. Тэгээ би болохоор блок болохоос өмнө report нь болоод тэгээ блок нь болсон. Тэгээд болохоор бүгдийн нийсээ яагаад бүгдийн над руу юм битсэн болохоор скриншот авсан уу? No. Тэгээд чи арилцсан шүү. Блоклохоор ч тэгээд битсэн байсан арилждаг үстэй. Тий. Одоо тэгээ чи яаж тэрийг яах юм? Батлах юм. Би report нь болсон болохоор би блок нь болохоос өмнө report нь болсон болохоор last 5 messages болохоор WhatsApp руу явуулах юм чинь. Тэгэхээр тэрийг бол тэднэр бол тэрийг харж чадна. Чи ихтэй одоо харамсаж байна уу? Чи ингээд тэр охтуудтайгаа ингээд амар найзалдаг байсан шүү дээ, тий. Тэг ингээд нэг эрэгтэй хөлтөөс болоод ерөнхийдөө бол та нарын ингээд найз нөхөрлөл ингээд бодоолчихж байгаа шүү дээ, тий. Тэг би юу амсч чи ингээд сүүлд нь ингээд ёо би яах гэж тэнэг бандаас олж нэрнгээсээ эднэртэй ингэж найз авах болвоо гэж бодсон уу? Эсвэл одоо хүртэл чи угаасаа л би зөв юм эс. Яагаад би уулзч болтгүй гэж бодож байгаа юу? Би яагаад уулзч болтгүй юм бол гэж л бодсон. Яагаад гэвэл тэд нэр драма болохоор хийгээд байгаа шүү дээ. Нэг эртөө хөлтөөс болоод тэгээд уул нээр токсик юм гэж л би бол ойлгосон. Тэг би тийм токсик найзтай баймаргүй байна. Ээж нь хоёр таамаг байна. Нэг болвол тэд нар ингээд тэр нь сайн байсан заяа. Угсаа охтууд тэгдэг байхгүй юу? Ингээд бөөнөрөө ингээд найзалж байгаа охтуудын нэг нь хин нэг нь ингээд сайн болж молоод те. Ингээд тэгэнгүүт тэр охтууд ингээд бас тэр залууд нь ингээд за залууч яг тэр бандд нэг ингээд сайн болж молдог ч угаасаа амар юу заяа. Охтуудын дунд байдаг түгээмэл асуудал цаа. Тэгээд магадгүй ингээд бөөнөрөө ингээд сайн мэн болж молцсон байжсэн чинь нөгөөх нь ингээд чамтай ингээд хойлохноо уулзч молцаад явна шүү дээ те. Болж молцоод гадуур модор явж маваад хам тоглож моглоод те. Тэгэнгүүт ингээд энэ яхалаараа ингээд бидний тоохгүй мөртлийн тоодیں гэж бодоод ингээд дунд нь ингээд болиулах арга хэмжээ авсан чинь ингээд хоёр болоогүй ингээд хамтдаа ингээд уулзч муулцсан хэвээрэлээ шүү дээ тий. Тэнгүү тэд нар ингээд чамтай ингээд шууд найзынхаа холбоо таслангуудаа за бид тэгвэл ингээд чамгүйгээр найзалж гэдэг тийм үйл гаргаж байгаа. Аагүй би уулын тэгсэн баггүй би болохоор та нартай хахад найзмааргүй ингэж яад л юм драма хийгээд байвал бас гэж би бодсон. Тэгсэн ч өнөөдөр бас бид хоёр пуки гэдэг байхгүй юу яад л жоохон найз нуудын юм. Той би наа пуки гэж дууддаг. Өхөөдөж пуки гэдэг юм байна шүү дээ. За. Тэгсэн чинь өнөөдөр болохоор Ниса гэж найз яадаг да. Ex friend. Тэгсэн чинь тэр нь яг нэмиги cutie paluti pookie bear. Pookie paluti. Тэр болохоор шүү дээ Ниса болохоор бас тэр банд дуртай байсан л та бүр тэр өөр хэлжсэн юм уу тий? Yes. Яа, ингээд амьдрал эхэлж байна да миний охин. Одоо ингээ боо драма ханаас. Йой.
Тэгэхээр тэгээд хоёр уулзаад жишээлбэл одоо юу ийдгүү ингээд тэр одоо хүүхдтэйгаа тий. Бид нөр шопинг ядаг. Дэлгүүр Дэлгүүр. Тэгээд юм иддэг, тоглоомнууд тоглодог. Ямар тоглоом тоглох вэ? Аагүй тэр болохоор Kidiland гэж байдаг байхгүй юу? Тэр болохоор жоохон хүмүүс тийм тоглоомнуудын юм байдаг. Тэсэн чи бид нар тэнд болохоор яах вэ? Гэтэ чам ингээд өөр чинь том болцсон бид нар төж. Одоо жишээлбэл би 11 настайдаа ингэж болзоонд явж мавал те ингээд мэгэн гэх юм бол нэг амар манай одоо гэрийнхэн уурлахгүй байх байсан бах гэж би одоо бодож байна. Гэтэ би 11 настайдаа болзоонд явсан хэсэг бол санахгүй байна. Үгүй бах гэж би бол бодож байна. Чи ингээд тийм амар тэг ингээд чамаа ингээд тэг болзоонд явмаа. Тэгээд ээж чинь чамаа тэгэхэр зөв чамд ямар санагддаг вэ? Cool гэж боддгоо эсвэл ингээд за ээж ингээд бүх юмыг хүлээн зөвшөөрт юм чинь би юу ч хийсэн болох юм бэ гэж боддгоо. Cool гэж л боддог. Баярлалаа гэж боддог. Тэ жоохон бас sorry байдаг л та. Танд дандаа мөнгө өгөх хэрэгтэйдэг. Бараг every week. Тэгээд тэр нь жоохон Гэтэ миний хүнтэй ойлгодог те ингээд ээж нь окей чам нэг амар итгэж байгаа юм байна. Ингээд янз бүрийн буруу юм хийхгүй ингээд ээжтэй гоё ярилцаад те ингээд чивт хоёр угаасаа ингээд амар нээлттэй ярилцах ээж хаан зорилго байдаг штэ те. Чамаа битээ ингээд нэг юм нугасаа гэсэн байдлаар ээж нь хандгийг чи одоо ер нь гадралдаг бах те. Тэгээд байж байгаа нэг тесэрдэг дээ ээж чинь. Yes. Тэр яг ямар үед яадаг вүлээ? Чиний өнцгөөс бодоход ээж чи яагаад дууралтгүй заримдаа? Би гэрээ цэвэрлэг болохоор өрөөгөө цэвэрлэг болохоор хөглөрөөл ээж байгаа ш тий. Өөр тэнэг байхаар. Математик дээрс би болохоор мод өнөд ахаар. За. Би тэгтээ нэг амар уралж яадгүй штэ дүнгээр чинь. Гол нь чи нэг удаа уралжсэн да. Тий, нэг удаа уралсан. Тэрийг минь насаараа ярих нэ чи юм уу? Тэрнээс хойш би тэгээд хит авах чаа хамаагүй л гэж би ч дэлсэн үсттэй. Амар чамаагийн би чи тий ингээд нэг юм эдрээ би ч ганцхан мэлдэг тий. Миний охин эдрээс суралцаж болно. Тэгтээ ингээд тэнэг тинейж болчвол гэж хэлдэг тий. Тэгсэн заримдаа чи ингээд амар би чи тэнэг загаадаг тий. Тэр үед чи би ч баримт чинь тавьж яадаг тий. Алын шүү дээ мөн. Хайтахан байхгүй бол араа мань чи яаж гэнэл шүү. Йой. Чичтэй хаяа юм ээжтэй амар яадгүй. Одоо чи герман ээжтэй харьцуулахад би бол ингээд чамаагаар загиж мэгдэг төрлийн ээжтэй тий. Гэтэ байнга биш ч гэсэн ингээд ерөөхдөө бол хэлхүүгээ хэлцдэг тий. Алын шүү дээ Монгол. Герман ээжүүд бол тэгдэггүй юм шиг байна тий. Та найз чи юу гэж ярьж байна? No тэгдэг. Ерөөсөө тийгээл гэдэг гэж байна уу? No тэгтэл болохоор бити тэнхтэй даагаарэ гэж л хэлэл болчих юм шүү лээ. Миний нэг найз надад хэлжсэн шүү болохоор нэр ингэсэн намайг миний ээж ингэж загинжсэн мшилтэй. Тэгтээ би нэг буруу хийсэн байхгүй юу? Тэсэн чинь 5-2 шүү. Гэж ээж нь хэлдэг гэж үү? Наа чи гоё юм биш. Би чам за бити тэрийтэй даарэ ээж. Би чам мөнгө өгөх биш. Чи тэрэгдэх юм бол би чамаас та 5 евро өгөр наадахыг орно гэж хэлэх юм ээ тий. Наа чи баг хэлбэ амар. За окей чи тэрийтэй даарэ. Мен эсэ хүчээснээс зүгээр ингэ тооцоо бодсон юм байна. За би ингээд сая эсэ хүллээ. Тэрний он би чамаас 10 евро аавна ингээд. Тэгвэл гоё юм биш. No. No. Наа чи гоё арга шүү. No. Гэтэ ингээд чи одоо жишээл ингээд найзалж ирсэн найзуудаасаа ингээд эрэхтэй хөлтөслөд ингээд болчлаа шүү дээ тий. Та нартай би найзлахгүй ингээд миний уулзах молцыг та нар харж байгаа бол би танаас найзлахгүй гэд болчлаа. Тэгээд ингээд яг уу шууд дараачийн найз нэгээс олдчихд юм уу яа дээ. Yes. Тийм үү? Yes. Яг уу чи яаж болох вэ дараачихын найзыг? Би угаасаа тэрний өмнө зөндөө найзуудтай байсан юм чинь тий. Тэгэхээр зөв ингээд магадгүй ингээд чамаас сонсоо сургууль дээр ингээд бас найзуудаасаа ингээд одоо явцсан тий. Ямар нэг шалтгаанслаад найзлахаа болцсон ч юм уу тий. Тийм байгаа хүүхдүүдэд чи юу хэлэх вэ? Тэгвэл чи бол найз хэрэггүй. Зүгээр сургууль дээрээс сайн байгаарэ. Яа тэгэл найзууд бол хэрэгтэй л дээ. Бүр not really so important. Тэр бол зүгээр бас introvert яагаад тэгэд өөртөө жоохон бас яагаад өөртөө жоохон carry яагаад ганцаар явах тийм үү юм уу? Найзгүй байх муу юм уу? Үгүй. За. Муу биш. Бүр амар гоё шүү дээ. Бүр болохоор өөрөө жоохон би ямар cool гэж бодох цаг байгаа. Тэгтээ болохоор найз нэр ингэсэн хэрэггүй. Угаасаа амар драма болохоор зүгээр драмагаас хол бай гэж л сайн.
Сургуульд ирэл сайн байгаарэ заа юу. Тэгвэл болохоор чи зөндөөш найзтай байна. Хичээлдээ сайн байгаад тахаар угаасаа тэгээ хүмүүс хүчээр наалдаад идэв тий. Yes. Ямар муухай илчүүд ээж. Хичээлдээ сайн байсан болохоор найзууд маань юус наалцсан юм шиг байна тий. Би тэгж ялгаарэ юмс. Манай зүгээр л өөр юм ярьжсэн шүү гэж. За түрүү нөгөөний хоёлаа би ингээд ангийнхаа хүмүүсээс том юм байгаа тухай ярьлаа шүү дээ тий. Тэгээ ингээд чамд ингээл хэрвээ ингээд ярахад тэнийг санагдчихвэл бити яриараа заяа. Гэтэ ингээл хөх мөх ургаал бүкс мөхс ургаал ингээд жоох эмхтэй төрхөнд орж байгаа шүү дээ ингээд би чи хэдийгээр чи одоо 12 нас хүрч байгаа ч гэсэн. Тэгээ тэр чи ингээд хүүхдүүд ингээд хараад юу ч хэлж байна. Над руу 64 шиг харагч байна. Зарим нь 66 шиг харагч байна. Гэж натурал хэлдэг. Тэгэл ямар ч гэсэн 11-тэй юм шиг харагдахгүй юм шиг үлээ. За. Тэр чамд амар ядаргатай санагддаг уу? No, it's very good. Ягаад? Ядад би ямар ч гэсэн бүртээ амар муухай биш л тэ зүгээр. Чиний л хороо буруу бас өөрөө биш юм чинь тэ. Тэгэл цаанаасаа л ингэж байгаа юм чи яа тийм биз дээ. So love yourself, love your body and be good at school. За. Миний хөөдөө ингээд нэг юм левч зүүж эхэлсэн үе гэж асуумаар санагддаг байхгүй. Ингээд одоо ч левч зүү хэр удчихжээ лээ. Хоёрдохынгаас зүүж эхэлсэн гэж бодоход одоо бараг 5 жил зүүж байгаа. Тийм тий. 5 жилийн өмнө анх ингээд левч зүүх мэдрэмж одоо ингээд өдөр болгон левч зүүг явж байгаа шүү дээ тий. Тэр мэдрэмж хоёрын хооронд хэрэг зөрүү гарсан бэ? Ямар ч зүйл байхгүй л тий. Би одоо заасан нэг өмсөй дөө гэж бодчихсон. Одоо бол өмсөх шаардлагатай болсон болохоор өмсдгүү чи эсвэл анх бол чи ингээд чанаа амар гоё санагдаж мэддэг өмсөд өгдөгс шүү дээ. Би левч өмсөж ингээд. Одоо миний юм бас амар том харагддаг байсан болохоор. За одоо бол тэгэл амьдралын нэг хэсэг болцсон уу? Yes. За зүгээр normal daily routine. Тэ заримдаа ядаргаатай. Болохоор зүгээр ингэж сухарлахаар заримдаа левчнүүд амар ядаргаатай байдаг. Тэнд би ингэж сухаар бол юу зүрний тайлмаар л дөө гэж. Заримдаа левчгүй ямар гэдэггүй. Тэгтээ бас заримдаа би явдаг юм чинь би зүгээр болохоор танцтай ягаал тэгэл болохоор левч хүмүүсгүй зүгээр. Одоохондоо асуудалгүй байгаа тий. Зүсэн зүг ялгаагүй. Yes. Тийм юм бас том штэ. За. Тэгвэл тийм мо жижигхэн жилээ штэ. Тэгэхээр чам нэг гоё идэг үстэй ингээд мөмжиг орж мууч байгаа бас бодоход. Тэгтээ одоо жоохон бас амар өвдөд байгаа. Чамд нэрнгээс энэ тухай ярих зүгээр үү? Одоо ингээд чиний тухай эрэгтэй хүмүүс сонсон, эмэгтэй хүмүүс сонсон, эмэгтэй хүмүүс сонсон, хөгшин залуу ямар ч хүн сонсч магадгүй штэ. Чи тэгээ энэ өөрийнхөө хувийн мэдээллийг ингээд ярилцах чадвар үнэхээр окей юу? Хүмүүс тийм бол тийм ч нэ. Та нар эрүүл мэндийн хичээл дээр яг нэг юу үздэг шүү дээ. Эмэгтэй хүний body, эрэгтэй хүний бомбом. Тэгэхээр танаас жоохон ичмэр байсан уу? Эсвэл бидний хувьд бол ингээд бид нэг тэг сургууль дээр одоо ингээд эрүүл мэндийн хичээл дээр ингээд за энэ бол эрэгтэй хүний боо гэх. Энэ ингэж хөвчөрдөг энэ төр гэдэг тэнгүүтэйгээ бид нар бидэрт бүр амар embarrassing байсан бид бүгдээрээ бүр яг инех гэдэг бүр жоохон амар blank байсан бидний reaction whatever. Бүгдээ бас жоохон инех гэдэг юм шүү. Жоохон байсан л та. Яг аль хэсэг нь жоохон сонирн байсан. Зургийг харахад сонирн байсан. Зургийг харах сонирн. Тэг багш юу гэж хэлдэг юм бэ? Манай багш бол жишээ нь ингээд заримдаа ингээд өөрөө жоохон хичээд байгаа ч юм шиг тий. Тэгдэгээс аахгүй юу. Тэг тийм болоод тэрийн магадгүй бид нар ингээд дагаад амир ингээд хаа гэлгээд шоолж моолч юм тий. Тэгдэгээс одоо энэ Германы сургуулиуд яаж заад юм бэ багш нар? За хүмүүсээ энэ бол эмэгтэй үний боо. Энэ дотор ийм юм байдаг. За, ийм юу яа. Юу сурсан чи над хичээл дээрээ? Болохоор монголоор хэлж чадахгүй шүү дээ. За, германаар хэлдэг би хэлэхэд. Highlighter. За. Бүү дотор нөгөө нэг юу? Yes. Тэрийг яагаад? Одоо тэр чи өндгөвч. Yes. Энэ төр байх нь шүү дээ. Тэгээ гадааны үг л хараагүй. Зүр доторыг хараад дотор нэг юм болдгоо гэж тайлбарч өгсөн юм уу? Тэгээ яаж хүүхд мөхт бүрлддэг гэж тэрийг ярьж өгсөн үү? Yes. Тэ жоохон сонио пэйжсэн. Ohne Sex geht es auch. Сексгүйгээр ч гэсэн болж болно гэсэн үг юм. Yes. Юу жирэмсэн үү? За. Ургамал болохоор яаж өөрийгөө зэрэслэлтээр үрждэг вэ гэж. Үрждэг вэ гэж болохоор яасан бэхгүй. Тэсэн чи амар сонио нэрлэлсэн л та. Сексгүйч болно. Сексгүйч үржиж болно гэсэн хичээл юм уу? Тэгсэн ч болохоор бид нар бүгдээр амар инээж эхлэдэг шүү дээ. Тэгсэн ч бодож жоохон.
Тэгээ ургамлуудын талаар биологи хичээлээр үзсэн юм байна шүү дээ. Ингээд эмэгтэй хүний үржил ингэж явдгаа гэжсэнаа тэндээсээ өргөжлүүлээд ногоонууд тий ингээд ургамлууд өөртөө ингэж бие бинийгаа өөрөө жимсэл гэж үзсэн юм. Тэгж л үзсэн юм уу? Тэрнээс биш тустай хичээл үзэл биднээс тийм шүүр л аваадсэн шүү дээ. Хүүхдүүдтэй ч одоо ингээд сексийн тухай ярих гэж байна. Тэг ингээд ээж аауд ер нь бас бэлтгэлтэй бас энэ тухай ингээд мэдлэгтэй байгаарай хүүхдүүдтэйгээ ярих бэлтгэлтэй байгаарай гэж хэлжсэн шүү дээ. За эхлээд ингэж яасан. За эхлээд болохоор шүү дээ тэр сперма өрийн шингэн за. Өрийн шингэн тэгээд үндгээс халиад тэг нэг эмбрио болдог. За гэж бид үр тогтдог. Тэгээд болов. За өөр чи ярьчлаа. За эхний хэлж нэг болчих уу? Тий. Тэгвэл баяртай. Ой, юу ч дуусахгүй шүү дээ. За тэгээ бит хоёр ингээд багаар ингээд өсвөр насны хүүхдүүдэд тулгардаг асуудлыг те ээжтэйгээ ингэж ярьж байгаа байдлаар та нартай үргэлж хичээх болно. Тэгээд санал сэтгэлээ бичээрээ бит хоёрын яриа магадгүй те ингээд та хоёр бас ийм байдлаар ярьж болох юм байна. Эсвэл ийм сэдвээр яриад өгөөч гэж хүүхдүүд маань мэдмээр байх юм бол танад бас комментээр бичээрэй гэж хэлье те. Чи тэгээ одоо юуны талаар даана ярмаар байна. Даа чи дугаар дээр. Бачаар. Яхад нэг хэлхээ юутай. Шил яах. За болно шүү. Нүдний шил зүүх юм бэ гэдэг үү? Өөртөө ихтэй байдал тэр нөлөөлдөг гэдэг тухай юу? За тэгвэл тэгээ даа чи дугаар дээр за. За баяртай my love. Тэг ингэж дуусч юу? Yes. Тэгээд бол бид нар лайк дараарай.